Ийгүү тусаад жим ямархан үнэтэй байдаг талаар та нарт хэлье заяа. Тэгээд би жим бүртгүүлсэн. Тэгээд 400-аас 3,000 Egyptian pound-ийн хооронд байд юм лээ жимд. Тэгээд би тэн дундаас яг дундуур байдаг буюу сарын 1800 Egyptian pound төлдөг тийм фитнес бүртгүүлсэн. Тэгээд энд болохоор бүр амар олон тийм хөтөлбөр бас нэмэгдээд өнгөө бич гэдэм билээ. Өглөөний йог, belly dance, aerobic гэх мэтчлэн бүр амар олон төрлийн хөтөлбөрүүдтэй заяа. Тэдний бүр өнгөө. Миний хувьд болохоор фитнестэй штэ. Явхад надад орчин маш чухал байдаг заяа. Тэг би бүр амар олон фитнесүүд үзэж жаад энэ фитнесийг сонгосон. Тэгээд өөрхөн би энэ ингээ үзсэн чи би 3 кг-ыг хасаад 2.7 кг булчингийн масс нэмэх шаардлагатай гэж гарч ирсэн. Би нэг амар хэм хийгээг болохоор нэг бие үзүүлчихээ гэж одоо үзүүлчлээ. За тэгээд оройн ажилтаа учраас шууд ингээ төсөө шуугаад гарч ийна. Түүний маргааш нь болоо дахиад ингээ бичлэгээ сууж гисэн чинь. Энэ охин Германы сэлж гинэ. Тэгээд бас энд дэдэг нэг компанид ажилладаг юм байна. Тэгээд хоёр чичлэн мэржилтэй юм байна. Тим юм байна, юм бэ. Намаа шүү гэдэг. Тэгээд чамаа хин гэдэг гэхээр би мими гэдэг гээл хоорондоо амар ярьж мараал. Тэгэл уг нь амар гоё яриа нийлэл ингээл тэнгүүд намаа хажууд ирж суух уу гэхээр за тийгээд юмараа суусан чи амар тийм өнгөрөө яриад байгаа хүмүүс. За бист амар ингээл юу TikTok хийдэг. Бист амар бичлэг гэдэг юм. Чи TikTok гэж мэдхүү. TikTok ашигладаг өмшилдэг гэд. Тэгэхээр би ашигладаг гэд тэгсэн чи дүүл надаа нэрээ өгөөж би чамаа дагаа юм аа энэ тэгэхээр за гэл TikTok утсан дээр бичээд үгүй юу тэгсэн чинь гинт царай нь хувьсыгээ заяа бүр надтаас дуурж муурж яриха бойлж мөлөө. Тэгээ сүүлд нь бодоодсэн чи өөрөх нөгөө нэг надад амар томроод амар ярьсан чинь би яриа их таагштай болж таарсан бэлээ.